За хайр сэргээх өдрийн минь 14 дахь өдөр явж байна. Тэгэхээр өнөөдөр яах вэ гэхээр та нар минь яах вэ гэхээр хайртай нөхөртөө, эхнэртэй, найз залуудаа, найз бүсгүйтэй тий одоо дөнгөж болцож эхэлж байгаа хүмүүс хоорондоо яах вэ гэхээр хайрын маш гоё жижиг захиа бичээрэй. Ялангуяа ийм олон жил болсон хүмүүс чинь ингээд нэг талх аваараа тэгэрээ ингэрээ гэл ингээл нэг тийм дандаа нэг ойр зүрийн юм бичээд идэв шүү дээ тий. Тэгэнгүүт одоо хүмүүс ингээд заримдаа одоо би чамд хайртай гэдэг үг тэр болгон хэлээд иж чаддаггүй тий. Тэгэхээр хэлж чадахгүй хүн мессежээр айгу амархан бичдэг. Тэгэхээр би чамд хайртай гэж гоё мессеж бичээрэй. Эсвэл би чамайг санаж ийн гэж гоё бичээрэй. Яг л түүнд зориулсан маш гоё тийм хайрын үгтэй, маш гоё тий одоо хөнгөн байсан ч болно ингээд шууд байж яснаа тий. Шууд би чамд хайртай гिचгэн хайшаа ин тий. Тэгэхээр жоохон зөөлнөр эхлээрэй тий. Би өнөөдөр чамайг санаад байна тий. Өнөөдөр хизээгээр ирэх вэ? Орой хоёлоо юу яах вэ ч гэдэг юм уу те ингээд нэг маш гоё өөрийнх нь дуртай өчигдрийн одоо рилнес дуртай зүйлийг мэдээд авсан шүү дээ. Тэгэхээр яг дуртай зүйлийг хийгээд тэгээ дуртай хоолыг хийх ч юм уу те яг гоё тэр сэдлийг гоё төрүүлж өгөөрэй. Гоё харийн зурс бишээрэй. За тэгээд маргааш уулзъя. Төр баяртай.